За сайхан амарцгаална уу. Өглөөний мэндэ ажил дээр хонсон. Ажил дээр хонсон. Яа. Хөдөө яваад. Хөдөөнөөс ирээд. Би хүн дээр юм. Хөдөөнөөс ирэнгүүт гэртээ очиог 2 хоног юм шиг. Ажил ихтэй. Юм уу гэж. Сүлжээ унаад их юм. За одоо энэ лайв дээр нэг жоохон юм ярина. За ямар ч байсан 3 жилийн өмнөөс лайв хийгээд нэлээд чаралсан янз бүрийн юм ярьлаа. Тэгээд за хүн л юм чинь миний ярьсан бүхээрээ одоо 100% зөв байх албагүй 100% үнэн байх ёсгүй тий. Бас надад буруу ойлгож явдаг юм байна. За жишээлбэл би одоо ойролцоогоор 50 орчим манай нэвтрүүлэгт 50 орчим хүн орсон. Тэгээ миний шал буруугаар бодож явсан хүмүүс энэ дээрээ яг өдрөө нэрэд за бүгдээрээ л гоё ярина. Бүгдээрээ л их ороо ярина. Цаад санаагаа бол хязгаарч хил гаргахгүй. Тэр бол тодорхой. Гэхдээ хүний нүд худлаа хэлдэг шүү дээ. Би бол хүний нүд рүү хараад энэ яг чаагаад тань хүн яриад байна үүдгийг ер нь бараг 70-80% гадарлаа шүү. Амьдралын туршлага байна те. Хийж байгаа ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ер нь яг хүний нүд рүү хараад худлаа шаагаад байна үнэ яриад байна үүдгийг ер нь гадарлаа да. Тэгээд миний шал буруугаар бодож явсан хүмүүс надад зөв санагдчихсэн. Миний дотор айгүй их алгаад очиж дэмжиж ийсэн хүн надтай ярилцаад нүд нь шал худлаа байсан гэдэг. Яриад байвал барагдахгүй л дээ. За энэ удаагийн лайваараа бол ерөнхийдөө яг нэг чиглэлсэн ийм тийм юм байхгүй. Зүгээр өөрийнхөө бодлыг нэг те 90-ээр хурааврыг удаал ярих гэж бодсон. Ингээл хотын төгжрэлж байдаг юм уу? Тийм үү? Дандаа миний ярьдаг сэдвүүд. Би бол одоо түрүүнийх гоё юм санаанд ороод ирсэн чинь. Ерөнхийдөө лайв хийнэ гэдэг бол донтолт. Хүн болгон донтолттой байдаг. За донтолтгүй хүн бүр энэ дэлхий дээр нэг ширхэгч байхгүй. За тэр донтолт бол харин итвэхтэй донтолт, итвэхгүй донтолт гэж хоёр хуваагдана. За мэдээж итвэхтэй донтолтод бол одоо цав мав үнэрлдэг тий хурц юм үнэрлж одоо мансуурдаг. За хар тамхины донтолт, архины донтолт одоо тамхины гэл тий компьютерийн за хормон дон одоо секс тий байн секс юмэр санагдаа. Одоо монголчууд бол хормонд нь хий орцсон хормон донтой л гэж ярьдаг. Бид нар бол одоо янханталт бие өмлөгч нар завхаа шалиг хөөхнүүд ихэнх нь юм хормон донтой байдаг. За хормон донтой ирчүүдч байна. Тааралцсан хүн болгонтойгоо баалцчих гайгүй гэдэг юм шалиг ирчүүд байна. Энэ бол хормон донтолт. Эдгээр чинь ингээд ерөнхийдөө итвэхтэй донтолтонд орчиж байгаа. За итвэхгүй донтолтонд бол хөгөө юм байдаг. За дэлгүр өсдөг донтой хүн байна. Мөнгөгүй байж ингээд дэлгүүрээр юм үзээл бараа мараа барьж үзээл яваад тийг авах гэж байгаа юм шиг. За ажлын дом байдаг. Үр бүтээл гаргахгүй. Тэгсэн ирний гэртээ очидгоо. Яг өдөр шөнөгүй баг ажил дээрээ байждаг. Одоо над чиг. Би бол одоо өглөө гараад орой хүртэл ажил дээрээ л байж идэг юм. Донтоо байхгүй. Гийгүүлэл хийгээл алаад байгаа юм байхгүй юм ингээд ажил дээрээ байгаад идэг. Энд ч баг хоёр талтай баг. Би өөрөө нөгөө ихнэргүй хүн учраас ихнэргүй юм чигсэн юм гэрлүүгээ яархаа байждаг юм байна. Араас хүн хүү хаа гэдээ орилж чаралдгүй болохоор тэгэл ер нь ажил дээр л байж идэв юм шүү дээ. Энийг би бол гэхдээ донтолт гэж бодож байгаа.
мөнгө үрдэг дом байна. Мөнгөтэй болохоор л үрэх гээд идэг сууж чаддаг. Их жишээний донгууд байна. За яг энэтэй адилхан лайв хийн гэдэг бол ерөнхийдөө донтолт юм байлээ. Би энийг анзаарсан. Нэг хэсэг би ч одоо нэг жил шахуу лайв хийж байгаа байхгүй юу? Жил шахуу лайв хийсний дараа би өөр дээр анализ хийсэн чинь би лайв хийхгүйгээр байж чадах байсан. Би өдөрт нэг лайв хийдэг байсан бол 2 болсон. За 2 лайв хийхээ болсон, 3 болсон. Сүүлдээ ингээл юм л бол ингээд нэг лайв хийх гэдэг болсон. За энэ үед би харин яг өөрийгөө хянсан. За баяраа. Чи яг одоо амтны илэгдэг болох гэдэг шүү. Чи өөрөө юу болох гэдэг юм? Нэр хүндгүй болох гэдэг юм. Ингээ шалчганаад нэг юм яриад ингээл баян лайв хийгээд байвал чи нөгөө бусад лайвччихэл нэр төргүй юм болж хувирна. Тэгэхээр лайв хийхээ одоо жоохон анзаар. Тэгээд би лайв хийгээ байж эхэлсэн. Хүчээр өөрийгөө татсан. За өдөрт нэг лайв. Яагаад тэгэхээр би нөгөө нэвтрүүлгийг хэлэх гээд хүмүүсээс би хандив тусламж гуйж ийсэн. За дээр нь фэн баазаа бүрдүүлэх, үзэгчтэй бэлэн байлгах. Нэвтрүүлгийг хийхэд үзэгчтэй бэлдэх үүднээс лайв их зайлшгүй шаардлагатай байсан. Энэ бол ажлын шаардлага байсан. Гэхдээ яг энэ маань нөгөө донтолт болоод хэлэх гээдсэн. За ингээ өдөрт нөгөө 3, 4, заримдаа 5 лайв хийгээд солиорж эхэлснэ. Өөрийгөө татаад би өдөрт 1 лайв, заримдаа өнжөөд 1 лайв, 2 өнжөөд. Нөгөө энэ залгаад их юм. Өнжөөд 1 лайв, 2 өнжөөд, 3 хоногт 1 лайв өөрийгөө татаж эхэлсэн. За ингээд бусад лайвчдыг анзаараад байхад за одоо ингээд тэр юм гэхгүй. Тэр гүн далайч, донтолтонд орцсон. Лайвч юм хэрднүүд бүр хурц гүн донтолтонд орсон. Тийм үү? За тэгэл хэн байдгийг. Одоо энэ лайв хийгээд байгаа бүхэл хүмүүс нөгөө осрож ямаа, нөгөө өөлийг хичээ гэдэг юм. За одоо нөгөө хэн. Тэ за хамгийн том дагагчтай нөлөөлөгч бол одоо цэцэг бямб гэдэг. Ард түмэн яагаад тийм дух цэцгэлгээд байдаг. Сайхан өргөн магнатай. Наад шиг юм өргөн магнатай. Бүсгүй шүү дээ. Яагаад яг тэгээд нэг онцлохгүй монголчууд яг одоо хүн нэр хож өгөхдөө сайн намайг ч одоо элдв анзааралд оромжилж очилдөө шүү дээ. Тэр яг тэгээ одоо тэр мэр бол юм юутай юм бэ лээ. Юм донтолттой. Тэгээд эднийг ингээ ерөнхийд нь анзаарахаар өөрийнхөө хүссэн юм яриад байгаа. Өөрөө юу ярмаар байна тэрийг яриад байгаа. За тэгэнгүүт би за миний лайв бол за би хүссэнээ яриад байгаа юм бол би яг ингээ донтоод явах юм байна. Тэгэхээр хүмүүсийн хүсснийг ярих. Өөрөө хүсэж байгаагаа ярих. Хүмүүсийн хүслийг сонсож байгаа ярих өөр юм билээ. За ингээ хүмүүс болохоор намайг лайв хийхэ болонгууд лайв хийж гэдэг болсон. Та одоо жишээлбэл урааны сэдвэр ч юм уу те сэтгүүлч өнрөө юу гэж бодож байна? Хулан баривчлагдлаа яасан? Та юу гэж бодож байна? Ямар байр суурьтай байна гэд. Хүмүүс ингээ асуухлаар хүмүүсийн захиалгаар би лайв хийдэг болж байгаа. Тэгэхээр энэ шал өөр төвшөнд болоо явж байгаа. Донтолтоосоо би салж чадчих штэ. Би өөрийгөө хилдэг. Би бол бүр архаг архичин байсан. Тэгээ архины хамааралтай байсан. Архихгүйгээр би амьдарч чадхаа байсан учраас би өөрийгөө татаж архинаас гарсан. За яг энэ шигээ би лайвын донтолтоос өөрийгөө татаж эхэлсэн. Тэгэхээр энэ бол донтолт юм байлээ шүү. Өөрөө мэдэхгүй донтолт юм байл. Тэгэхээр нэг л мэдгэд л уцаа шүүрж аваад сэтгэл нь хөдлөхөөр лайв хийж мэ санагдав. Ингээд солиорж эхэлдэг юм байл. За энэ яах вэ? За дээр нь дараагийн ярих асуудал маань бол за Улаанбаатар хотын одоо төгжрөл гэдэг. Энэ одоо улс юм бол нэхэр төр юм бол эхлээд ихтэй сургуулиудыг л аймагуудаар тарааж байгаа. Улаанбаатар хотод байгаа ихтэй сургууль бүр тоогоо алдсан. Бүр арай хитэрч. Хэдэн 100 мянган оюутан зураад байгаа. Тэгэхээр зүгээр за жишээлбэл ангаах ухааны их сургуулийг говьлтад авчичаа. Ангаах ухааны их сургуулийг говьлтад авчиж. Тэгэхээр аймаг болгоноос говьлтад хүмүүс очино. Ингээд цус холдолт явагдана. Хамгийн ачтай үр дүн яг нөгөө илгээлтийн эзэд гэдэг шиг цус холдолтод явагдана. За ангаахын их сургууль говьлтад очингууд
захирлууд нь өдөрдох зөвлөл нь багш нар нь гэр бүлээ аваад үр хүүхдүүдээ аваад тэр ангаахын их сургуульд ажиллаж исэн ажилчид тэр чигээрээ ангаахаа дагаад явна. Насаараа ажилласан сургуулиуд дагаад. Шилжид хөдөлгөөр нь дээд чигтээ хүрнэ. За ингээд яах вэ гэхээр говьалтад сайхан буудлууд ажиллаж эхэлнэ. Залуучууд хоорондоо танилцсан, буудалд орж хонно. Сайн буудлууд болно. Буудал цэвэрхэн буудлын үйлчлэгээ хөгжиж эхэлнэ. За кино театр нэн одоо шаардлагатай болно. За ингээд аятайхан цэнгэний газрууд баар тэ цэнгэний газрууд ажилд орж эхэлнэ. За өсчдийн ур чадвар сайжирна. Дандаа залуучууд стилээ хөөн ус гизгэн дээр анхаардаг учраас хөдөө орон нутгийн өсчид хүртэл сайжирна. Сайн өсчидтэй болж эхэлнэ. За ингээд дэлгүүрүүдийн чанар сайжирна. Дэлгүүрүүд сайн бараануудаа авчир зарахыг бодно. За дээр нь хувцсны дэлгүүр, бэлэн хувцсны дэлгүүрүүд, гутлын дэлгүүрүүд бол маш сайн хөгжиж залуучуудаа дагаад загварлаг. Одоо бол тэгэл хөдөө орон нутгийн захаар орохорч бас хувцс нь бэрхштэй. Жинхэнэ ирээний нөгөө хямдхан огнод ч өдөр битүү хийдэг. Тэгэхээр энэ үндсэндээ бол багасч эхэлнэ. За яг байх л та. Гэхдээ залуучуудын одоо өмсөх хэрэгцээг хангахын тулд загварлаг сайхан хувцснууд гэдэг ингээд бүхэл талаараа аймагуд сайжирч байна. За багшийн дээд дорндод очлоо. Аймаг болгоноос дорндод хүмүүс очино. Мэдээж дахиад буудлын үйлчилгээ, баар цэнгэний газрууд, үсчин гоо сайхан бүхэл салбар нь хөгжиж эхэлнэ. Ингээ Улаанбаатар хотоос заастаа хамгийн багадаа Улаанбаатар хотоос энэ бүх их дээд сургуулийг хөдөө орон нутагт ингээд явуулчвал за Улаанбаатар хотоос өстой хамгийн багадаа 1 сая хүн байхгүй. Нэрш багадаа за бүр 1 сая байл 500 мянган хүн болтой чөлөөтэй байхгүй. Яагаад тэгэхээр энэ их дээд сургууль сурж байгаа тэр 300 400 мянган оюутан тийм бооз. Энэ гайчин залгаадах энэ гайгийн дугаарыг болгох. Энэ гайчин залгаадах нэг 9902-т дугаарыг блоклаа хийчлээ. Байн залгаад. За ингээд Улаанбаатар хот бол за тэгээд нийслэлд сурж байгаа нэг 200 300 мянган оюутан алга болно. Дээр нь нийслэлд ч одоо хэдэн зуун их сургууль байгаа юм байна. Энэ бүх их сургуулиуд нь үүчээр багш нар нь ажилчид нь тэг аж ахуй ажилчид нь дахиад 2-300 мянган хүн явна. Ингээхээр нийтдээ бол ерөнхийдөө нэг 5-600 мянган хүн болстой хангалттай явна шүү. Тэгээ эдний чинь дагаж орж ирж ах дүүс мах дүүстэй нэг айлаас 2-3 хүн байгаа шүү дээ. Баг нэг хүүхэд мөх ч юм ах дүү ирч юм гэдэг ингээд ийм болно. За тэгээ хөдөө орон нутагт барилга хөгжин тэг түрээсийн байрны бизнес эзэглэнэ гэдэг маш олон ашиг тустай. Аймагуд өөрсдөө аягүй хөгжиж эхэлнэ. Залуучуудад анхаардаг болж эхэлнэ. Гэх жишээ нь. За ингээд дараагийн одоо ярих асуудал бол Монгол улс одоо нэн тэргуунд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас татгалзах хэрэгтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Монголоос гаргахгүй бол монголчууд энэ өвчнөөс хизээд салахгүй. Энэ олон төрлийн хор тавдар, энэ олон төрлийн шинээр гарч ирж байгаа бузар эмгэгүүд хизээд салахгүй. За та нар одоо дэлхийд хамгийн олон хүн амтай тий тэр бом 600 орчим сая хүн амтай хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ордог. Тэгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар өгч үргэлдээд байгаа юм. Түрүү нэг улгаач тэнийг биччихлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгаа тул та биднэр эрүүл явуулж байна. Уцадгийн би энийг 3 жил орилж байгаа шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол асар том сүлжээ, маш том тагнуулын байгууллага. Дэлхийн 8 тэрбум хүнээс 7 тэрбумын устгах үүрэг хүлээсэн. Яг одоо нөгөө тэ алтан тэрбум гэдэг тоог барьсан. Хамгийн царайлаг, нуруулаг, боловсралтай, тархитлагаасаа IQ өндөртэй хамгийн гоё 1 тэрбум мөнгө л үлдээгээд бусдыг устгах гэсэн бодлоготой ажиллаж байгаа шүү дээ. Энэ угаасаа нөгөө дэлхийн захиалга. Дэлхийн өөрөө 5 тэрбумыг дижих чадвартай. Гэтэл өнөөдөр дэлхийн хүн ам үржээд 8 тэрбум холд авцсан.
Тэгэхээр энийг яаж багасгах вэ гэж дэлхийг аврахын тулд аллах хийж байгаа ийм газар. За хятад бүрэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагт байдаг. Ингээ хятадд үхээд үргэлдээд байгаа юм алга. За манай хойд төрш Оросын холбооны улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ямар ч хамааралгүй газар бас л эрүүл хүнстэй эко болж л байна. За сая ингээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар Америкаас хөөгөө гаргацсан. Манайх биш яа гэдэг. За энтгэг улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагт байдгүй. За Япон гэдэг. Ингээ ярих юм бол дэлхийн хүчрхэг улсууд ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай бол хамтарч ажилладаг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага ихэвчлэн хөгжил буурай Африк те Мозамбик тийм Индонез ч юм уу Кыргызстан Киргиз ч юм уу те Монгол ч юм уу тэг нэг ийм юу хөгжил буурай дарга нар нь авилгад идэгдсэн худалдаж авахд амар ард түмний тэнэг ийм буурай ийм дор улсуудыг сонгож дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийм буурай ийм хөгийн ард түмнийг сонгож туршилт хийдэг, геноцид явуулдаг, цусыг авдаг, эсийн төвшин судалдаг. За энд хамгийн том гар бие оролцож Монгол хүмүүсийн цусыг тэднэрт авчиж өгсөн хүн бол Оном сангийн Наранбаатар. Оном сангийн Наранбаатар намайг 2 удаа шүүхэд өгсөн. 1 удаа бүр хориулах гэж хичирсэн. Би бол Оном сангийн Наранбаатар ковид нэрээр Монгол хүмүүсийн цусыг гадаад руу авч гарч байна. Илрүүлэлт нэрээр манайхан ч нэг үнгүй юм дуртай. Үнгүй шинжилгээ аавна гэхлээр бүгдээрээ үг очичдаг. Тиймэр бүгд арчааг болгоочод байхгүй. Үнгүй юм юунд байдгийг хулганы авахнд л байдсан шүү дээ. Үнгүй хоол хулганы авахнд л өөр хаанч үнгүй юм байхгүй. Тэгэл үнгүй их дэрлүүлэлт гэхээр бүгд очиод цусаа өгөөл тэр цусыг чи аваад та нарыг буцааж яаж алах вэ гэж судалдаг байхгүй. Яавал эднийг устгах вэ? Энэ үндэстэн яавал хөрсдөөс арчих вэ гэдгийг эсийн төвшин судалдаг. Ингээд аваачаа цусах чинь тэгэл Европын холбооноос 2 сая евро гаргаад Европт амьдарч байгаа монголчуудад их дийлрүүлэлт үнгүй гэдэг юм уу? Европт Пакистан бүгдээрээ үүсэж шааж. Хангалттай цалин авч хангалттай мөнгө олж иж Монголд амьдарч байгаа хүмүүсийн цалингаас 3-4 дахин мөнгө олж иж их дийлрүүлэлт үнгүй гэхлээр үг очиж. Үнгүй юм дуртай аминдаа хайртай. Ингээ өөрсдөө амийг хөнөөх юм дээр үүжиж шинжилгээ өгдөг. Тэгэхээр Монгол улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөгөө гаргачвал энэ өвчнөөс шууд сална. Элдв янзын вакцин хэрэглэхгүйгээр манайд хойд Орос байна, гурд Хятад байна. Дэлхийн хамгийн супер хүчтэй 2 улс байна. За элдв янзын халдварт өвчин гарвал Оросоос хүмүүнлэгийн тусламж авч болно. Элдв өвчин гарвал дахал гарвал Хятадаас одоо хүмүүнлэгийн дэмжлэг авч болно. Хөрш улсууд. За Хятад Орос хоёр зүгээр Монгол гэдэг улсыг бол байлгана. Учиргүй танктай орж ирээ бүгдийн дайраад алаа буутчихгүй. Яагаад гэвэл Монгол улс Орос улсад хэрэгтэй, Хятад улсад хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хоёр улсыг айтгаас хамгаалж дунд нь жирэг бүс болж байгаа. Энийг би бас олон удаа хэлж байгаа. Ямар нэгэн боолт хоёр төмөр боолтыг ингээ боохлоор нэг холгоод идээд эхэлдэг. За тэгэхээр энэ хоёр боолтыг бие биенийг нь холгож идүүлэхгүй удаан төсвөртэй батуух байлгахын тулд дунд нь жирэг хийдэг. Зис гайг, төмөр гайг, хөнгөн цагаан гайг, жирэг хийгээд хоёр төмөр боолтыг боохоор тэр хоёр идэгддэг. Дунд нь хамгаалт болж идэг. Монгол улс бол энэ их хоёр гүрний дунд хамгаалт болж жирэг бүс болж байгаа учраас энэ хоёр гүрэн юугүй монголчуудад босчихгүй. Харин Америкийн тоглоом болох гэдэг. Ийм учраас дэлхийд хамгийн аюултай итгэж болохгүй, хамтарч болохгүй хоёр улс бол нэгдүгээрт Америк, хоёрдугаарт бол Хятад Монгол хоёр хамтарч байсан түүх байхгүй. Хизээч Монгол Хятад хоёр хамтраа сайн сайхан байсан түүх байхгүй. Гэмгүй сайн байгаад ч хэрэггүй, муу байгаад ч хэрэггүй. За миний гол уурлаад байгаа юм бол Монголын улс төрчдийн 30 орчим хувь нь Америкийн дижээврүүд. Яг Америкийн бодлогыг хэрэгжүүлэгч нар барууны дижээврүүд тэндээс санхүүждэг. Дахиад нэг 30 орчим хувь нь Хятадуудын мэдлэлд байна. Хятадууд тэднийг удирдах чинь мөнгөөр уугчж чинь уруугч ноёдод. За үлдсэн нэг 20-30% нь бас л Оросуудын мэдлэлд, Оросын төлөв баримтлагч нар. Тэгэхээр энэ би хэлээд байгаа.
Монгол улсыг боддог нэг ч улс байх. Монгол улсад хайртай нэг ширхэгч улс байх. Тийм биз? Тэгэхээр зүгээр л монголоор бол зүгээр л эрдэс баялагын хох сор. Тэгээ Монголын баялагийг авах энэ сонирхолтой улсууд байгаа. Тэрнээс тэд биднэрт хайртай дээр. Зүгээр Оросын талыг Оросуудтай ч муудад сайдад хэрэггүй, Хятадуудтай ч муу байгаад сайн байгаад хэрэггүй. Америктуудыг ч долоожгүйгээд хэрэггүй. Та нарын шүтээд байгаа Америк хизээч Оросыг давж Монголд тусалж чадахгүй, Хятадыг давж Монголд орж ирж чадахгүй. Бид нар угаасаа л ингээд заяагтцсан энэ орн. Хоёр их гүрний дунд хавчуулагдаад одоо өстөө нэг байгалийн гинтийн үзэгдэл гарч галтуул дэлбэрч томоохон хэмжээний газар хөдлөлтүүлд болж томоохон хэмжээний халдвар төвчин дэгдэж цунами болж Хятадыг сүрүүлэх, Хятад өөрөө байгаль эхийн өмнө шийтгэлээ хүлээж сүхрэх. Энэ байгалийн хуулийн дагуу Хятад одоо хүчин сулгаж эхэлнэ. Энэ бол хууль. Яваанда Монголын эдийн засаг сэргэн Монгол хүмүүс үржиж эхэлнэ. Монгол улс хүчрэх. Яагаад тэгэхээр ингэж өгсдөг, урууддаг. Энэ бол ертөнцийн хууль. Энэ бол амьдралын цикл. Ямар ч Монгол улс 168 жил дэлхийг ноёлсон. Дэлхийн хуурай газрын 44%-ийг эзэлж ирсэн. Агуу хүчрэхгүйгээр дороотсон, унсан, мөхөх дээрээ тулчаал байж. Яг энэтэй адилхан Хятадууд ч гэсэн хязээ нэгэн цагт Оросууд ч гэсэн мөнхийн ингэж хүчрэх байхгүй унаа. Ямарваа нэг гадны болон байгалийн ямарваа нэгэн хүч нөлөөгөөр сөхөрн, унан дампуурн, дотоодын үүмэн самун иргэдийн дайнч гарч тэр улсыг мөхөөж магадгүй. Энийг бол бид нар мэддэг. За ингээд юм ярингууд одоо юу орж ирж байна? Байгалийн баялагийг ашиглах гэж. За тэгвэл Францч одоо би ураны тухай танарч. Ингээд би өөрийнхөө бодлыг яриа яваад байгаа шүү. Тэгэхээр Америкийг дагаад тэрэггүй, Оросыг дагаад далдганаа тэрэггүй, Хятадыг дагаад далдганаа тэрэггүй. Монголын төрд Монголон боддог хүмүүс л баймаар байна. Гэтэл энэ Монголын төрийг удирдах хүмүүс чинь 2-3 агчаад хоорондоо хөлөөж ийлцээд нэг унгаахгүйгээл нэг нь Хятадыг дагажгүйгээл нэг нь Америкийн үгээр нэгийг унгаана гэж солиороод байгаа. Тэгэхээр одоо Монголын төрийг бүтэн эргүүлэх хэрэгтэй. Одоо Монголын төрд байгаа нэг ширхэг чуулгаачийг дахиж төрд гаргаж ирэх. Дан шинэ хүмүүсээ гаргаад зөвхөн Монголон боддог. Монголын төлөө хүмүүсийг л гаргаж ирэх хэрэгтэй. Энэ дээр бол би 2028 оны сонгуул дээр би онцгой анхаарч одоо үзэн хэдүүлээ 35 жил сайхан амарсан. 35 жил эднэрийг харлаа. Сөхөрлөө. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөж гаргая. Энэ бүх их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос хөөж тарааж байрлуулъя. Тэгэл ингээд явна шүү дээ. За одоо ураны асуудал юм. Ураны асуудал ярихаас өмнө сонсон дээр нэг юм хэлчихье. Нэг чухал юм ярих гэж байгаа юм алдаж. За яшиг ингээд санахгүй нэ. Ураны асуудлаа ярив. За уран Франц улс бол дэлхийн супер аюултай улс. За хамгийн хүчрхэг улс Америк, Орос, Япон биш Америк, Орос, Хятад гурав. Дэлхийн супер хүчтэй гурав улс. За дэлхийн хамгийн хортой, хамгийн аюултай улс бол Америк, Франц улс. Энийг мэдхийн тулд их амархан Францын түүхийг уншиж хичнээн олон үндэстэн хөрстөөс устгасан бай. Францад ямар аимшигтай францчууд аллагыг хэрцгийллийг хийж исэн бэ. Зөөлөн хүчний бодлого монголчууд яриад байгаа. Зөөлөн хүчний бодлогоор Хятадууд гэдэг. Хятадууд хизээч зөөлөн хүчний бодлого барьж байгаагүй. Хятадууд шууд тулгадаг. Их гүрний дарангуйлалаар шууд устгадаг, шууд байрдаг. Энэ бол Хятадын олон түүхэн зөөлөн хүчний бодлого барьж байгаагүй маа. Зөөлөн хүчний бодлогын туршлага муутай улс. За дэлхийд нэг номерт бол зөөлөн хүчний бодлогоор Франц явдаг гэж би уншиж байсан. Францчууд бол аюултай аллаг. За Француудтай гэрээч. Гэтэл өнөөдөр бид нүүрснээс хүрэн нүүрс, коксцсон нүүрс ч юм уу те. Нүүрснээс 9 тэрбум доллар болдог. 9 тэрбум доллар. Гэтэл энэ урааныг ухаад 3 тэрбумыг бол нүүрснээс 3 дахин баг. Тэм. Тэгэхээр энэ Монголын ноёдуудад аманд нь хахтал мөнгө өгсөн байна. За юу нь аюултай вэ?
За ингэнгүүт хүмүүс мардаг Оросууд ашиглаж ирсэн. Марда. За мардаг ашиглаж ирсэн. Марда ягаад хортохгүй байна гэж. Одоо би энэ учрыг хэлье. Ягаад Францчууд ашиглахаар хордно гэдэг юм. Ягаад марда хортохгүй одоо хортохгүй мардаг ашиглаж ирсэн. Ягаад хордог гэхгүй байна гэж. Нэгдүгээрт мардаан гадна мардагаас дорндоос одоо ингээ мардаа явах замд Оросууд маш том бөмбөгтөгч онгоцны хороо байсан. Маш том бөмбөгтөгч онгоцны хороо. Тэр бөмбөгтөгч онгоцнууд юу агуулж исэн гэхээр хар туглаг. Плюмбум гэдэг юу вэ? Менделеевийн үйлдвэрлэх систем дээр плюмбум гэдэг баха. Хар туглаг ачсан. Асар том ачааны бөмбөгтөгч онгоцнууд анги ингээд яг байлдааны бэлэн байдалтай байдаг байсан. За мардад осол гарлаа гэхэд тэр онгоцнууд хөөрөөд мардаг хүнтэй малтай юутэй тэр жигт нь хар тугалгаар гарна хочно. За хар тугалаг юг ураны хорыг яг барьдаг ганц байсан. Одоо жишээлбэл мөнгөөс цайнатай ганц барьдаг юу ус байхгүй. Усан дотор байгаа мөнгөөс хизээч хор ялгаруулж чадахгүй. Усгүй байхдаа мөнгөөс агаарт ууршдаг. Хизээч алга болдгоо. Агаарт 3 м орчим ууршаад тэгээд наргуу болонгод буцаад хөрсөн дөрөв буудаг. Бороо оронгод. За тэгээд нар тусангууд дахиад дэгдээд хав орчныхоо бүх юм хортуулдаг мөнгөөс цайнаж. Тэгэхээр мөнгөөсийг юу барьдаг вэ гэвэл ус хорыг барьждаг. Усан дотор байгаа мөнгөөс. Яг энэ шиг хар туглаг ураныг намдардаг. Ураныг зөөдөг сав хар туглагын бетон байдаг. Амар иргэдэд онгоолгонгууд дунд нь жижигхэн нөхдөд энэ дотор нь ураныг буцаад тахилдаг. За Оросууд гол нь Монголд урана боловсруулдаг байсан. Монголд урана боловсруулдаг. Ерөөсө баяжмлаа аваад шууд хүдрээ аваад гэдэг юм юу гэдэг. Баяжмлаа аваад шууд хашаа Орос руу хаваачдаг. Оросод аваачаад тэр үйлдвэрүүдээ урана боловсруулаад яг тэр цөмийн юм ялгаруулж авдаг. Тэгээд хаягдлаа тэндээ болдог. Оросууд нэг талтай ийм хүнлэг байсан шүү. Ийм учраас шууд эндээс ухаад чороотой юутэй хэдийн ингээ зөөчдөг байсан учраас Монголд хорд дэгдэг. Тэгээд томоохон хэмжээний битүүмжлэлтэй улсын онц чухал объект километр тутамд харуултай тийшээ орцсон бүхнийг нам буудах үүрэг хүлээсэн цэрэгтэй овцоо орцсон мал хүнийг нам бууддаг юм онц чухал объект Оросууд битүү хамгаалтанд авайлгачсан. Ийм газар. Ингээд хар туулгаар дарсан. Тэгээд тэндээ боловсруулдаг авч явсан. Тэнд уран дэгддэггүй байсан. Ямар ч тэг хөхрийн хүчлэлтэй усмус хөхрийн хүчлээр шахаж махадгүй. Ухаал шууд баяжмтай авч явдаг. Тэнд ажилладаг хүмүүс нь зүгээр арт түмний дунд дэгдсэн яриагаар бол буудаа алах ял авсан. Дээд хэмжээ авсан хоригдлуудыг бууддаггүй. Шууд тэр чигээр нь Оросд дээд хэмжээ авсан хоригдлууд шоронгийн хүнд хэмдрэхтэй ялтангууд Монголд одоо авсан ялтангууд ч юм. Буудаа алах ялтай дээд хэмжээс авсан ялтангуудыг аваачиж ураны тэр цооног руу оруулж ажилуулад тэгэл тэндээ өвдөж авдаад хөхтөг байсан юм шиг байгаа юм. Зөв тийм яриа бол би. Энэ бол одоо би юм сайн мэдэхгүй. Гэхдээ тэгээ сонсч ирсэн. За Оросууд шууд авчихсан. За Францчуудын аюул бол Монголд ирээд шууд хүчил шахаад хүчлээрээ гаргаж ирээд тэгээд Монголд боловсруул. Монгол боловсруулаад жинхэнэ хорон дэгдэн. Тэгээд яг цэвэр урана аваа явах юм шүү дээ. Францчууд. Одоо 100 тонн шороо гарч ирээд тэндээс 10 хил уран гардаг бол 10 хил урана. Тэг ямар шороо зөөхгүйгээр цэвэр урана авч яваад энэ нөгөө ухсан хаягдлаа Монголд болно. Ойлгосноо. Дэлхийн аль ч улс Францыг ухуулахгүй. Яагаад гэвэл Францчуудыг мэдж байгаа. Хамгийн аюултай улс. Дээр нь одоо энэ уран гэдэг бол тийм ховор баялаг бол биш. 98% дэлхийн бүх улс оронд байдаг бодис. Гэтэл энэ дэлхийн бүх улс орнууд яагаад уран авахгүй байгаа? Францчууд өөрсдөө ураны том нөөцтэй. Нэг хэсэг ухаад цөмийн хаягдлаа хаях газаргүй болсон. Тэндээс шалгарч байгаа хорт юм. Дэлхийд даяараа далаад цөмийн хог хаяхгүй гэд
грек канонц хийсэн хоригдж байгаа учраас далаад аяхаа байсан. Одоо эдгээр цөмийн реакторууд, цөмийн цахилгаан станцууд, атом цахилгаан станцууд нь гаргаж байгаа хаягдлаа хаях газар. Ийм учраас Монголыг сонгосон. Монгол бол дарга нарт нь мөнгө өгчөд дуугаа болчдөг. Маш өргөн дэлгэр уудан газар нутагтай, ард түмэн тэнэг мангар мэдрэл муутай ийм газар бол дэлхийд хаанч байхгүй. Ийм учраас Монголыг сонгож байгаа. Эдгээр боловсруулаад Оросууд шууд шороотой юутай идэх одоо хар ухаанаар бол тэр жигт нухаж аваад Оростой очиад боловсруулдаг гэж Монголд хоронд ийтггүй. Гэтэл Францчууд энд ирж боловсруулаад яг хоройн ялгаж аваад өөрсдөө яваад хорон Монголд игдээд хөхрийн хүчил шахаад тийм Монголын хөрсийг зүгээр дуусгана. Ингээд энд гарч байгаа хаягдлаа Монголд болно гэсэн үг. Ингэхлээр энэ бол болохгүй. За эрдэмтэн судлаачид яагаад дуурахгүй байна гэвэл айж амь насанд нь хаягддаг. Нөгөө л авилгатай тэмцэх газрын дарга Дангаа суран бол төрийн аллаг байсан, захиалгад аллаг. Тэр одоо Австрийн Сиднейд үлээ дэлхийн авилгачдын авилгын эсрэг тэмцдэг энэ том хуралд очисон. Авилгын эсрэг тартагтаад болсон байсан. Асар их авилгачид төр удирдажсэн, сүлжээ болсон байсан. Маш их хэрэг бүртгэгдсэн байсан. Энийг задлахсныхаа төлөө Дангаа суран бол авилгатай тэмцэх газрын дарга Дангаа суран алгагдсан. Энэ бол төрийн аллаг. Яг л энэ шиг ураны хор хөнөөлийг ярьсан эрдэмтдийг хөнөөж эхэлнэ. Зүрхний шигтээсэл тийм ингээл хүч эхэлнэ. Гэтэл өнөөдөр Дангаа сурангийн аллага дээр юу гэж юм гэхэлэр тэр Австралид нь задлан шинжилгээгээр нь уургийн дутагдал гэдэг онцлогдсон. Уургийн дутагдлаас болж өгсөн хүн яхаараа уургийн дутагдлалд ордог. Хортохоор хор идчихвэл хүн уургийн дутагдлалд орж өгдөг. Тийм биз? Гэтэл Монголд ирээд задлан шинжилгээгээд зүрхний юу гэж гэдгийг те битэн судасны нариулж те зүрхний импакт ч гэдэг нэг онцлогдсон. Гэтэл Австрийн ангаах бол дэлхийн супер ангаах юм. Герман, Америк, Австри эднэр бол дэлхийд толгой зөгтөг ангаах нөгчсөн газар. Австрийн имлэг хизээч тэр оншиг худлаад өгдөг. Тэгсэн чинь Монголд ирсэн чинь зүрхний импакт гэл. Тэгээ нүдийг ухаж аваа өөр нүд хийцэн байсан гэж байна шүү дээ. Дангаа сүрэнгүй. Тэгэхээр энэ төрийн аллага болно. Ураны үнэн мөнийг ярих юм бол эрдэмтэд амнасаа одоо өөдөөгүй шүү дээ. Наа чиг амнасаа өөдсөн хүн гэж юу бах вэ? Би ч өөрөө хүнд өвчтэй учраас айхаа байсан. Хэрвээ алах гад ирвэл ядаж нэгэн ч гэсэн алаад өхнө гэж бодоод би банк зэвсэгтэй явдаг. Ядаж нэгэн ч гэсэн өхнө гэж боддог. Ходоос буудчихдаг юм. Яагаад гэвэл би Монгол улсын төлөө өхнө гэдэг бол хамгийн дээд үхэл. Айлын авгатаа явж байгаад өгч байгаа биш, арх хууж байгаад өгч байгаа биш, хулгай хийж байгаад хүн бодуулж байгаа биш те. Эх орныхон төлөө дуурах хэрэгтэй. Эх орныхон төлөө үннийг ард түмэнд мэдүүлэх хэрэгтэй. За ингэж үнэн мөнийг дуурсныхаа төлөө фэйсбүүкээр элдв янзаараа бичүүлж байгаа. Аав нь цэвэр ятад хоёр бодлын хужаа. Би ч одоо сэтгүүр дэлгүүр 3 жил амьдэрсэн. 7 дугаар ангиас 10 төгслөө. 3 жил амьдрал манайх нүүсэн. 6 дугаар ангид багтаа. 6 дугаар анги төгссөн жил намар манайх. 7 дугаар ангид орох намар манайх. Сэтгүүр дэлгүүрт хашаа биш худалдаж аваад 3 жил амьдраад тэндээс нүүсэн. Тэгэл одоо сэтгүүр дэлгүүрт байсан гэдгийг мэдчихсэн. Арангаагаас нүүж ирээд манайх шууд сэтгүүр дэлгүүрт буугаагүй л дээ. Арангаагаас нүүж ирээд манайх кино үйлдвэрийн урталт. Одоо консул гэдэг консул байсан. Манай 10 жилийн ангийнхан бүгд л мэдчихэж байгаа. Тэгээ консулоос хойшоо аав ээж манайх гэрт үүлцсэн. Арангаагаас ирээд нэг үлээ 2 жил гэрт үүлчээд тэгээ хашаа байшаа авсан сэтгүүр дэлгүүрт хямдхан 50000 төгрөгөөр. Гэтэ тэр үеийн 50000 төгрөг ч одоо амар их мөнгө л дээ. Одоогийн бараг 100 сая юм ааш. Тэр үеийн 50000 бол аюу их мөнгө. 1000 төгрөгөөр машин авдаг байсан бол мотоцикл юу вэ? Авдаг байсан мэдгүй одоо ханшин сайн бодож мэдгүй. За ингээ хоёр бодлоо хожаал гэр хүчирхийл гисчгэн гом оволцсон шаажсэн сих энийг хараалаас хамгаалдаг. Бөөнөр ингэртэрээ толь зүүдэг шин. Толин дээр нь хараал байдаг гэдэг шиг чихээр хараал, хамаг бузар бүх юм чихээр сонсогддог учраас тэрнээс хамгаалж Монголын одоо баатарууд хаадууд чихэндээ сих эрэгтэй хүний зүйлсний эм биш сих гэдэг. Хоёр чихэндээ сихтэй энэ бол хараалаас хамгаалсан хамгаалалт. Ойлгосноо? Тэс энэ гомооч биш. Одоо энэ гомонор л гомоогоо гэдэг. Намаа гомоо өгөн аригч илдвэрл бичиж байгаа. Яагаад гэвэл
Ирлээ цурлээ зүүж шархирж байна. Төрд байгаа ирлээ цурлээ зүүж шархирж байна. Намтрын чилэн болгоё гэсний айж эхэлж байна, сандарч эхэлж байна. За ингээд бас нэг хэдэн жил одоо нэг 2 жил гаруй 3 жил шахуу лайв хийсний хүчин миний лайв хийж байгаа ярианууд бас төрд хүрж байгаа юм шиг байна. Би юу гэж хэлсэн бэ гэвэл цус ойртолт дээдсэхтэй өрлөө. За цус ойртолтоос хамгаалахын тулд ядаж гэрэлтийн баталгаагаа хийх гээд гэрэлтэд батлуулах гээд очиж байгаа хосуудаас ДНК-гийн шинжилгээ авчаач. Тэгээд ДНК-гийн шинжилгээ аваад за та хоёр бол одоо өвөг нэгтэй байна. Дээшгээ 4 дахь 5 дахь үе дээр нэг хүний өвгтүүд байна. Удам нэгтэй байна. Тэгэхээр та хоёр сууж болохгүй гэдэг. Ядаж ингээд гэрэлтэд батлуулж байгаа хүмүүсийн ДНК аваад байвал нэмж цус ойртохгүй гэж би орилж ирсэн. 2-3 жилийн өмнөөс. Тэгсэн одоо харин Монгол улсын гэрэлтийн тухай хуулинд гэрэлтээр батлуулахын тулд ДНК-г үзүүлээ гэдэг ийм хууль орж эхлэх гэж байгаа юм шиг байна. Мэдээж одоо иргэн баяр сайхан энийг санаачлаад гэж хэлэхгүй л дээ. Хин нэгэн их хурлын гишүүн баатар болж гавьяатан болж энийг гаргаж ирж байгаа. Гэхдээ заавал баярын нэр тэнд байх албагүй. Зүгээр миний ярьж байгаа зөв юмнууд хэрэгжиж гин гэдэг л чухал. За хоёр дахь асуудал нь бол дэлхийн яг тусгаар тогтносон 196 улс байдаг лөө 200-ээс ч 196 улс. Энэ улсууд бүгд одоо хүнийхээ удмынхаа сан хамгаалсан хуультай. Хүнийхээ удмын сан хамгаалсан. Гэтэл Монгол улсад Монгол хүний удмын сан хамгаалсан хууль байдаггүй. Яг аль биесн би мэдэггүй. Би тийм хууль уншаагүй. Малын удмын сан хамгаалсан хууль байгаа гэдэг. Тэгээд одоо Монгол хүн удмын сан хамгаалсан хуультай баймаар байна гэж 2-3 жил шахуу ориллоо. Одоо харин бас их хурлаар Монгол хүний удмын сан хамгаалах хуулийг санаачлах тухай шивэр авир ярьж эхэлж байна гэсэн. За мэдээж иргэн баяр сайхан хэлсэн гэж ярихгүй бас л нэг их хурлын гишүүн баатар болж энийг санаачилсан болж хүрэл сүх мөхч юм гол дүр тоглож гарч ирэх байх. Гэхдээ тэр хамаагүй миний ярьж байгаа зөв юм биелэх нь чухал. Гэх жишээ нь. За ингээ одоо миний дараагийн зорилго бол их хурлын гишүүд төрийн өндөрдөд албан тушаалтнууд цагдаа тагнуулын дарагч юм уу удирдлагууд 5% намтраа шилэн болгооч гэдэг шаардлагыг би тавьж эхэлж байгаа. За ингээд ерөнхийдөө яриа яваад байвал их юм байгаа. Миний хийж байгаа юм бол их байна. Олзон дургу эргэж юу бах вэ? Олзны араас явна шүү дээ. Ир хүн олзонд эрвэхэ зулан байж тээ. Ягаад тэгэхээр энэ залуучуудаа цалинтай амьдралаа асуудалгүй авч явахын тулд залуучуудаа цалинтай байлгахын тулд элдв янзын одоо ажлууд бол хийж байгаа. Баримтат кино, хөрөг нэвтрүүлэг. За манай залуучууд бол уран сайхны киногаа хийж байгаа. Уран сайхны кино ч юу аах вэ? Өөрсдөө л кино гэж хөөрөөд байгаа юм. Би бол тэл зохиомж гэж байгаа. Яг л зүгээр IP телевизд бол кино контент гэж орж байгаа. Тэл зохиомж юм даа 30 40 50 60 сая ярил хийгээл гаргацдаг. Сар мар 2 сарын дотор хийж байгаа. Ягаад гэхээр би залуучуудаа бол энийг хийлгэж байгаа. Өөрөө продюсер өөрөө гүйцэтгэж байна. Гэхдээ өөрийнхөө өрийг бол би өөрөө дарах ёстой. Өөрийнхөө өрийг дарахын тулд манайх сайн фоточнтой. Манайх хавтгай график тэ одоо постэр тэм афиш янз бүрийн юм хийн маш сайн фоточнтой хавтгай график хийдэг залуутай. Манайх элдв янзын клип юм. Бүх дуучдын клип маш сайн клипүүд хийж байгаа. Би бол өөрөө байгаа гэж хэлэхгүй байгаа. Ард нь би байгаа гэвэл ямар нэгэн байдлаар одоо хорлдог, гацаадаг учраас баяр сайхантай ажиллаж байгаа. Баяр сайхны юм гэж бити хэлээ та нар өөртөө юм шиг яваа гэдэг. Ард нь бол одоо ингэ чимээгүй лайв хийгээд нэвтрүүлгээ байж. За ингэ ард түмэн дэмжээрээ төлбөртэй суугаа үзээрэй. Жилийн 60,000 төгрөг. Сард бодохоор сарын 5,000 төгрөг. Нэг 60,000 төгрөг гэдэг чинь нэгжлэр их мөнгө шүү дээ. Нэгжлэр их мөнгө өгөөл эсвэл хожоо ресторанд ороод нэг 5 хоол идэх юм. Энэ 60,000 төгрөг өгөөл бүтэн жилээр нэвтрүүлэг үзчихэлтэй. Надад ч хэрэгтэй шүү дээ эдийн засгийн хувьд. Ихэр та нарын өгж байгаа мөнгөөр би гоё ресторанд орохгүй алтан бууж авч зөөхгүй. Энэ нэвтрүүлгийн цаашдын хувь заяанд зарцуулагдана. Тийм биз? За юм байгаа шүү. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тултаан зөвхөн шонхрууд нь